Тэгээ энд холбогдоогүй бас үүдээд энэ рүү сая даваад ийшээгээ нөгөө 20 дугаар хорооны нөгөө орбитын тойрогоос наашаа ингэж яваад урдуур явдаг зам байна шүү дээ. Яг нөгөө ногоон зойр Сэргийн хотхны урдуур явдаг. Энэ далан чинь нөгөө их нарангийнхаа одоо бидний энэ зогсож байгаа далангаас нарийнхан юм бэ. Тэнгүүт дээрээс орж ирсэн хүчтэй бас ийшээ оронгууд энэ далан шууд халиад энэ дээгүүр даваа орсчих. тийм. Давж урсаад уртлын айлууд болон энэ орбитын замыг тэр чигт нь одоо дайраад байгаа байхгүй. Нэг асуудал юм. Хоёрдугаарт энэ даланг өргөдөх талаас юм уу эсвэл одоо ус хүлээж авах талаас нь та хэд маань бас энэ дээр нэг анхаарч байгаа шүү. Дараагийн асуудал нь зөвхөн зэрэг далангийн ажил хийгдсэнтэй холбоотойгоор далангийн хоёр талын шороо дүүргэлт нь өөрийнх нь нөгөө байгалийн хуучин шороогоор дүүргэснээс үүдээд автомашин болон хүн зорчиж болохгүй. Явган хүн зорчиход бараг өвдгөө хүртэл шигдэж орчоод энд овоолсон шороо болон энэ далангийн ажуудлын дүүргэлт хийсэн шороо хөрсөө та хэд бас нэг зөөвөрлөж тээвэрлэж те хайр дайргаар солих юм ажил хийгдэх. Энэ далангийн энэ асуудлыг бас юу яа нөхөн сэргээлтийн үед хөрсийг болохгүй солиод нэгтршүүлтэ хийгээд тэгээд иргэн олон одоо автомашин зорчих хэмжээнд ингээд гаргаж ирэх. Гэхдээ энэ үерийн далан хийгээд дурсангууд усны барилганд яд эзэн газар хүлээл гэж өгдөг. Тэд нар шаардлага тавихлаар юу шаардлага тавьдаг вөхөр энэгээр одоо үерийн далан эвдэж гэмтрэх учраас ямар нэгэн автомашин явах болон одоо яг зорчигчоос бусад юм бол явахыг хориглож байгаа гэдэг ийм шаардлага тавиад байна. Тэгэхээр бид нар бас тэдэртэй зөвшөлдөж байгаад хэрвээ шаардлагатай бол энэ даланг одоо хүчтгэх асуудлыг бас хийхээс аргагүй юм байна.